Үлээдэг хөөсөнд хар тугалах хром зэрэг химийн хорт байдас агуулгадгийг нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс баталжээ. За эдгээр байдас нь хүүхдийн өсөлт хөгжил зогсох, ой тогтоолт муудах, анхаарал төвлөрөх чадвар сулрах, хэл ярианы хөгжил хоцрох, зан авирын өөрчлөлт илрэх эрсдэлтэй юм байна. Цаашлаад хорт хавдрын үүсгэгч эсүүдийг дэмждэг гэдгээрээ онцлогтой байна. За хүүхдийн тоглоомын паркд бол 4-5 байршилд энэхүү хөөсөл 5,000 төгрөгөөр худалдаалагдж байгаа юм. За үүн хэм хөгжилтэй гэдэг үднээс бол хүүхдүүд бол авах нь илбэг байдаг. Гэвч бидний харагж байгаа энэхүү хөөс нь бол энэхүү хөөсөнд хорон болон хар тугалга хэмжээгээр агуулгадаг. За хорон болон хар тугалга нь болохоор хүүхдэд хорт хавдар үүсгэх мөн эрүүл мэнд эргээ цаашлаа сэтгэхгүй хүртэл сөрөг нөлөөтэйг бол мэрэгчлийн байгууллагаас хэлж байгаамаа. За хар тугалга хороомоор хоёлоо хүний эрүүл мэндэд бас сөрөг нөлөөтэй металл, ийм хүнд металл. За хар тугалга бол хүүхдийн эрүүл мэндэд мэдрэлийн тогтолцооны өсөлт, хөгжилт, за мөн цаашлаад хүүхдийн зан уйл, за мөн сурлага, за зэрэгт бол нэлээд юм сөрөг нөлөөтэй ийм хүнд металл. Ер нь бол энэ хүнд металлын хордлогод өртөх эрсдэл өндөр байдаг. Тийм учраас нэгдүгээрт бол эцэгчүүд бол хүүхдтэй тоглоом авч өгөхдөө тэр тоглоом нь хаана үйлдвэрлэгдсэн, тодорхой стандартын шаардлага хангасан тоглоом уугүй юу гэдгийг бол бас нэгтлэн зүйтэй. Үлээдэг хөөсөөр тоглосны дараа хүүхдийн хувцас дээр хар бараан толб тогтсон байдаг. За энгийн угаалтаар арилахгүй, заримдаа бүр хувцсыг хэрэглэх аргагүй болтол нь өнгө оруулсан байдаг байна. За энэ нь тухайн бүтээгдэхүүнд агуулгадж байгаа химийн бодисын эхний шинж тэмдэг юм. Учир нь хөөсийг өтгөн бүтэцтэй, уян хатан, агаар тудаан тогтцтой байлгахын тулд хром, хар тугалга зэрэг төрөл бүрийн химийн нэгдэл ашигладаг байна. За Монгол улсад худалдаалагдж байгаа үлээдэг хөөсний дийлэнх нь бүгд найрамдах хятад ард улсад үйлдвэрлэгдсэн гарал үүсэл болон найрлагын тодорхой мэдээлэлгүй байдаг байна. Зарим бүтээгдэхүүн дээр монгол хэл дээрх тайлбар, стандартын тэмдэглэгээ байдаггүй. Гэсэн атлаа хүүхдийн хамгийн их хүрэлцдэг, арьс болон амьсгалын замтай шууд харьцдаг тоглоомын нэг хэвээр байгаамаа.